Оройн мэнд хүргэн үзэгчтэй MBC-ээс мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Овсчууд хуучин наадмын талбай дээр баярлана. Наадмын талбайг хувьчилсан уу, худалдсан уу? Тун мэндийн өвлжиг нуражээ. Орон сууцны 8% хүүтэй зээл манай аймагт ч гэсэн хэрэгжиж эхэллээ. Эдгээр болон бусад мэдээллийн дэлгэрэнгүй та бүхэн анхаарлаа хандуулна уу? Овсчууд хаа наадамлах вэ? Энэ асуулт сүүлийн сар гаруй хугацаанд хариултаа хайж ард түмэн ч гэсэн мэдээллийн сувгуудаар дамжуулан санал хүсэлтээ илэрхийлж байлаа. Тэгвэл өчигдөр засаг даргын захирамжаар байгуулагдсан наадам зохион байгуулах комисс суралдаж улсын баяр наадмыг хуучин талбай дээр хийхээр тогтсон байна. Аймгийн шинэ наадмын талбай баригдан гэж суурэ тавьснаас хойш 2-3 жилийн өрөг үзэж байна. Анхаа түлхүүр гардуулах гэрээтэйгээр аривж хувьс компани тендерт ясан ч өнөөдөр нэмэлт санхүүжилт хүсэж гүйцэтгэлийг зөвхөн 30% хийсэн гэдгийг аймгийн засаг дарга хэлсэн. Харин хуучин талбайг хүүхэд залуучуудын парк барих тендерт ялд байгуулсан Дүрт үйл компани яаралтаа суллаж өгөхийг шаардсанаар өвсчүүд наадамлах газаргүй болсон билээ. Эхэлж яригдсан хувилбараар бол өргөн ширэгт наадамлахаас өөр аргагүй гэдгийг ч аймгийн удирдлагууд өөрсдөө санал болгож байлаа. Гэхдээ ард иргэд хитрхи хол наадамлах учраас хүндрэл чирэгдэл үүснэ хэмээн үзэж байв. Тийм учраас аймгийн засаг даргын захирамжаар байгуулагдсан наадмын комисс өчигдөр хуралдаанаа хийж хуучин талбай дээр наатгаар шийдвэр гаргасан байна. Наадмын талбай яг одооны байдлаа наадам хийхэд тун тохиромжгүй дотор асар санал суудлыг бүгдийг нь авсан байгаа. Үүнийг зохицуулахын тулд аж ахуйн нэгж компаниудаас тусламж хүсэж байгааг аймгийн засгийн даргын орлогч хэллээ. Төвсглийн 92 жилийн хойно баяр наадмыг зохион байгуулах хороог бол зохион байгуулсан. Хорооны ерөнхий хорооны гишүүд өчигдөр явж хуучин наадмын талбайг үзсэн. Тэгээд Дүртийн Дүртүүл компани бол Гүгтийн залуучуудын паркийг энэ тендерт шалгаалж тэр ажлыг үүсгэж байгаа. Тэгээд тэр тус компани удирдлагатай тохиролцсны үндсэн дээр бол улсын баяр наадмыг хуучин наадмын талбайд зохион байгуулахаар болсон. Наадмыг бол 7 сарын 10-11-ний өдрүүдэд зохион байгуулахаар өчигдөр бид нар хуралдаа тэгээд зохион байгуулсан. Тэгээд өнөөдрөөс эхлээд наадмын салбар хороодууд бол ажилд орж байгаа. Салбар хороодуудыг бол хийх ажлуудынхаа төлөвлөгөө гаргаад төсвөө гаргаад 5 дахь өдөр оролцохоор өчигдөр тийм шийдвэр гаргаад ингээд явуулсан. Хуучин наадмын төлөө санал ширээ асар бүгдийг буулгачихсан баг шүү дээ. Энэ дээр бас зохион байгуулсан. Тэн дээр бас бид нар ярилцсан. Ер нь бол бас санал ширээнүүдийг буулгацсан учраас зүгээр хоосон талбай байгаа. Тэгээд өчигдөр Дүрт үйл компани бол бас баяр наадмын зохион байгуулах ажилд бас идэвхтэй оролцоод тэр талбайг бол усалж өгөхөр болсон. Бид нар бол сандлын хувьд болохоор зэрэг бас албан байгууллагууд ярилцаж саналуудын гаргуул илгэсэн тийм амын ярианд хүрчихэд байж байгаа. Тэгээд 5 дахь өдөр хуралдахаараа бол үндсэн шийдвэрүүд гаргана. Анхандаа бол энэ бүтээн байгуулалт явах гэж байна гэдэг асар цамтуудыг буулгасан. Тийм тэгэхээр 7 сарын 11-ний хүртлийн паркийн бүтээн байгуулалт баяр хүртэл явахгүй байх нэг ойлголцлоо. Тэр хүртэл 20 хэдэн хоног бол тус компанитай тоглолцсон дээр ажиллаа бол төр зогсоож байгаа. Тоглоомууд нь бол ачигтад ирж байгаа юм байлаа. Тэгээд яг тоглоомуудаа буулгаад хажуу талаар нь байрлуулаад хадгалаад байж гэн. Тэгээд яг наадам дуусгууд ажил эхлэхээр тохиролцсон. Тэгээд наадам зохион байгуулалттай холбоотойгоор тус компани бол ажлаа дуусгах хугацаагаа хойшлуулахгүйгээр яг л гэрээ хугацаанд хийж өгөхөөр өчигдөр тохиролцоод бассан. Үнэхээр хуучин талбай дээр наадах байсан бол яар нь санал асруудыг буулгах хэрэг байсан уу? Тухайн компанитай тохиролцож болоогүй юу гэдэг асуулт гарч иж байна. Ороодсон ч гэсэн наадмын комиссийн зүгээс ард иргэдийнхээ санал тааруулсан шийдвэрээ гаргалаа. Харин зохион байгуулалтанд урд урдын жилүүдээс илүү их хүч хөдөлмөр гарах нь тодорхой боллоо. Энэ жил өвсчүүд 7 сарын 10-11-нд наадах бөгөөд нийт наадмын зардалд 27 сая төгрөг төсөөлөгдөжээ. Наадамд өгөхдөө холбогдуулан наадмын талбайг зарсан хэрэг хүчтэй сөхөгдөж байна. Бид орон нутгийн өмчийн албанаас болон наадмын талбайг худалдан авсан гэх биеийн тамирын спортын газрын дарга төр мөнхөөс дараах мэдээллийг тодрууллаа. Наадмын талбайг хувьчилсан худалдсан гэдгээрээ сүүлийн үед газар авлаа. Үнэхээр наадмын талбайг хувьчилсан уу худалдсан уу гэдэг асуултад бодтой хариултуудыг хүртэл хинч өгсөнгүй. Өнөөдрийн мэдээллийн хөтөлбөрөөр энэ асуудлыг тодрууллаа. Үнэхээр зах зээлээс бага үнээр биеийн тамирын спортын газрын дарагт наадмын талбайг худалдсан уу? Эрх мэдэл албан тушаалаа ашигласан уу? Эхний алжинд орон нутгийн өмчийн албанаас тодорхойгүй байгаа зүйлсийг асуулаа.
Нэгт наадмын талбайг хувьчлаагүй харин доторх асар сандал гадна хашааг зарсан байна. Зарах болсон шалтгаан нь наадмын талбай дээр хүүхэд залуучуудын парк баригдах болсон тул талбайг чөлөөлж доторх зүйлсийг нь илэгдэл хоригдлыг тооцож борлуулахар болжээ. Энэ хүсэлтийг биеийн тамир спортын газраас албан тоотоор ирүүлсэн байдаг байна. Улмаар аймгийн засаг даргын зөвлөлийн 2012 оны 8 сарын 16-ны өдөр иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2009 сарын 25-ны тогтоолоор наадмын талбайн доторх зүйлсийг болон хашааг зарахар болсон байна. Үүнд наадмын талбайн төв асар нэг ширхгийг 353 мянган төгрөгөөр, хөлийн цэцийн нэг ширхэг асрыг 297 мянган төгрөгөөр, 8 ширхэг сандлыг тус бүрийг 150 мянган төгрөгөөр, торон ашиг 3 сая 150 мянган төгрөг нийтдээ 5 сая төгрөгөөр үнэлэн зарсан байдаг байна. Наадмын талбайн тухай асуудал бол бас сүүлийн үед нийлээд бас хүмүүсд бол ярилцах боллоо. Тэгэхээр зэргийн үгэн дээр наадмын талбай байгаа хэсгээр одоо хүүхэд залуучуудын одоо парк гэдэг бол байгуулах төстэй 2012 онд бол одоо тэр парк нь байгуулагдах юм байгаад. За тэгээд энэ мэдээж хэрэг тэр хуучин одоо паркийг байгуулахаар зэрэг бол тэнд байгаа тэр наадмын талбай яах вэ гэдэг бол асуудал гарсан. Тэгэхээр наадмын талбай бол дор нутгийн өмчөд хамаардаг асуудал учраас одоо тухайн үед бол биеийн тамир спортын байгууллага бол энд байгаа шинээр одоо тэр парк одоо байгуулах учраас энэ наадмын талбайг агаас одоо худалдаа хаагтлах тухай бол саналаа биеийн тамир спортын газраас ирүүлсэн. Баялаа энэ бол 2012 оны 8 сарын 27-нд 177 гэсэн одоо тоот бичгээр дөрмөх тарихын өстөд бичих ирсэн. За энийг бол бас шийдвэрлэх ёстой. Нөгөө талаас нөгөө юм барих гэж байгаа хүмүүсүүд мэдээж хэрэг тэр наадмын долларын асуудлыг одоо буулгаад хашчихгүй тэрийг ч одоо чөлөөлж талбайгийн уул ашиглах ийм л зорилготой байхгүй. Тэгээд энийг бол аймгийн засаг даргын зөвлөлийн хурал одоо 8 сарын 27-нд биеийн тамирын спортын газраас өчөх баримтууд материалууд нөгөө ном журмынхаа дагуу одоо бүрдүүлээд ингээд ирүүлсэн байна. Тэгээд энийг бол аймгийн засаг даргын зөвлөлийн хурлаар бол 12 онд 24 дугаар хурлаар энэ биеийн тамирын спортын газар бол харьяалалтай байгаа энэ наадмын талбай явах гэдэг асуудал бол зөвлөлийн хурлаар хэлэлцэгдсэн. Зөвлөлийн хурлаар одоо хэлэлцэж явах үед бол энэ бас энэ биеийн тамирын спортын газрын дарга төрөмөх дарамтлаараа хүсэлт гаргасан байдгийг. За ингээд наадмын талбай даахтлагтаж юу гэх нэ. Тэгэхээр зэрэг бол энийг надад бас одоо өгөөч би одоо төрийн албанд бас одоо олон жил ажиллаа бас хөөхд одоо эмчилгээ суулганд явах хэвээр мөнгө дөрөв нэрлэлцээтэй. Ингээд энийг аваад бас одоо борлуулаад зохих хэмжээний одоо төрөөс дэмжлэг үзүүлээч гэсэн ийм юутай одоо өргөдөл ирүүлсэн л дээ. За энэ өргөдөлтэйгийн хамт одоо аймгийн засаг даргын зөвлөлийн хурлаар бол одоо хэлэлцээд орон нутгийн өмчийн албанаас бол үнэлгээ хийж оруулж ирээд тэрийг бол үндсэндээ бол энэ өргөдөлтөд дуртахтаа бол үндсэндээ нэг 3 сая 150 мянган төгрөгийн одоо үнэлгээтэй юм байна гэдэг л энэ хэмжээнээс бол хэтрүүлэхгүйгээр одоо авах юм өргөдлөөр байсан. За энийг бол орон нутгийн өмчийн албаныхаас одоо судлаад энэ баланст бол өртөж байгаа өртөх нь бол нэг 4 сая 78 мянган төгрөгийн бол өртөхтэй байна л. Тэгээд засаг даргын зөвлөлийн хурал дээр энийг ярьж байгаад мэдээж хэрэг бас энэ хүний одоо хүсэлтийг одоо баригдуулъя. Одоо энэ яг эмчилгээ зөвлөгөөнд явахт нь тодорхой хэмжээний одоо мөнгөнд тусламж үзүүлчих юм бол боломж бол байхгүй гэдэг утгаараа нэг одоо энэ төрөмөг даргын одоо өргөдлийг засаг даргын зөвлөлийн хурлаар бол дэмжиж тэгээд иргэдийн хуралд бол оруулахаар шийдвэрлсэн. Тэгээд ингээд иргэдийн хурлаар бол иргэдийн хурлын тэргүүлэгчдэр тэргүүлэгчдийн 2012 оны 9 сарын 25-ны өдрийн 87 гэсэн тогтоолоор энэ төрөмөнхөд даргад бол үндсэндээ 5 сая төгрөгөөр үнэлээд борлуулъя гэсэн одоо ийм шийдвэр гарсан юм байна. Одоо энэ хавсралтаар энэ худалдаж урлуулах зүйлийн одоо жагсаалт гэдэг. За энд бол биеийн тамирын спорт, наадмын талбайн төв асар, хилийн цэсийн асар, сандал, торон хашаа гэсэн ийм зүйлийг одоо төрөмөнхөд бол одоо худалдъя. Энэ бас зүгээр өчөж байгаа асуудал биш. Тодорхой хэмжээний үнэлгээ тогтоогод бол худалдъя гэсэн ийм шийдвэр гаргана. Ингээ 5 сая төгрөгөөр худалдагдсан. Ийм л учиртай. Ингээд энэ одоо хууль шийдвэрийн дагуу явагдаад дээр нь одоо энэ ажил гүйцэтгэгч компани мэдээж тендерт оролцоод шалгараад одоо тэр ажлаа хийх ийм л ажил бол наадмын талбай асуудал болсон л байна лээ. Зүгээр яг орон нутгийн өмчийн талаас гарсан одоо шийдвэр нь бол одоо ийм л одоо шийдвэр бол гарч байгаа. Ер нь бол энэ яг
энэ тэр өргөдөл тухайн үед бол застрын зөвлөлийн хурлаар бол тэр өргөдлийг бас давхар авч хэлэлцэл ингээл холбогдох судалгаа тогтоог ингээл гаргасан шийдвэр. Тэр одоо шийдвэргөө тэр нураад авч байгаа асуудал биш иргэдийн зөвлөлтийн хурлын тэр хөлөвчтийн тогтоолтой. Тэр хүнд бас одоо олон талын талаас харж үзэл худалдаж борлуулах ийм л одоо юу бол орон нутгол эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан одоо шийдвэрлэл гэж ингэж үзэж байгаа. Яагаад зөв Улбийн Тэмэр спортын газрын дарга төрөм мөнхөд зарсан бай? Дуудлага худалдаа зарлаж болоогүй юу? Та бүхэн санаж байгаа бол өнгөрсөн жилд төрөм мөнх начны хүүхэд хүн дээр өвдөж Солонгос улсад дэмжлэж байсан билээ. Тэр үед дэмжлэгээний зардалд мөнгө их хэрэгтэй байсан учраас төрөм мөнх дарга наадмын талбай доторх зүйлсийг дэмжлэг маягаар өөрт нь худалдах өргөдлийг тэр үеийн удирдлагуудад өгчээ. Түүний өргөдлийг тэр үеийн аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид хүлээн авч шийдвэрлсэн юм а. Харин төрөм мөнх дарга төрд олон жил ажилласны өмнө бодолцож надад туслаач гэж би хүссэн. Хүслийг маань хүлээн авсан. Би хүмүүсийн хэлээд байгаа шиг албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж улсын мөнгө шамжигдуулсан зүйл байхгүй. Бүх материалыг хууль ёсны дагуу бүрдүүлж худалдаж авсан. Харин нураасны хувьд хэдийгээр худалдаж авсан ч хилээ наадмын дараа цуцаж авъя гэсэн бодолтой байсан. Үүнийг ч аймгийн одоогийн удирдлагуудад илэрхийлсэн. Гэвч надад хэллэгүйгээр дөрвдүүл компани сандал савчуудыг нураагаад эхэлчихсэн учраас ачиж авахаас өөр аргагүй төрсөн гэдгээ хэллээ. Наадмын төлөнд тоолол яриа хартунаас гарч байгаа мэлээ. 2012 оны 9 сард 8 сард аймгийн засаг дарга би тэр үед манай хүүхэд өвчтөд Солонгост явхад наадмын талбайг худалдаж орлуулах тухай яригч байна. Танд оролцоогүй юу гэж надад байсан. Тэгээд тухайн үеийн засаг цааш чихэр. Тэгээд би санал өгсөн. Энэ бол хөвчлсөн тухай яриа биш л дээ. Худалдан орлуулсан тухай яриа гарч байгаа. Яагаад худалдах болсон бэ гэхээр наадмын толгойн одоо хуучин байгаа суурин дээр хүүхэд залуучуудын парк барих ийм тендийн зарлагдаад сая 300 мянган төгрөг 300 мянган төгрөгийн тендийн телевиз зарлагдсан байсан. Наадмын толгойг бол урд нь бариад эхэлсэн урталд нь залгаа хашаа бариад хуучин талбай урталд хашаа залгаж бариад наадмын толгой эхэлсэн байсан ш нодлон эхлээд явж байгаа одоо жилийн өгч байгаа. Тийм учраас хуучин талбайг зайлшгүйгээр худалдах шаардлагатай болсон гэж ийм мэдээлэл надад ирсэн. Би Солонгосоос өөрийнхөө хүнээр дамжуулж өргөдлөө өгсөн. За наадмын талбайг худалдан орлуулах гэж байгаа бол би явмаар байна. Надад боломжийн үнээр худалдаж өгөөч. Худалдаач. Зох шийдвэрийн гаргаж өгөх сайн байна. Хүүхэд өвчтөд Солонгост олон сараар эмчлэх шаардлагатай мөнгө төгрөгийн хөлцөө юм уу? Имшээс надад дэмжлэг үзүүлээч гэж ийм саналаа өргөдлөө бичгээр явуулсан засаг даргад. Засаг дарга тэр зөвлөлийн хурал дээр тэрийг танилцуулаад засаг дарга. Тэгээд 4 сая 310 хэдэн мянган төгрөгөөр огн үнэлгээ тогтоосон юм байлээ тэр үед. Тэгээд надад 5 сая төгрөгөөр худалдан орлуулах тухай засаг даргын зөвлөлийн хурлын шийдвэр гарсан. Хурлын тэмдэглэл одоо энд байж байна. Зайг орон нутгийн албаны дарга Эрдэнэ ширүүн танилцуулсан байна ингээд асуу. Тэгээд наадмын талбай асар, төв асар, хөлийн цэцгийн асар, сандал, торон хашаа зэргийг 5 сая төгрөгөөр үнэлж спортын газрын төрөмөд худалдан орлуулах гэж ингэж гарсан. Ийм шийдвэр гарсан. Зөвлөлийн хурлын тэмдэглэл энд байж. Тэгээд дараа нь 2012 оны 9 сарын 25-нд би Солонгостоос би 3 сар хүүхдээ эмчлүүлээд Солонгост явж явах хооронд аймгийн иргэдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоол гарсан Батцайхан даргын гарагчтай 9 сарын 25-нд энэ дээр ингэж бас таасан байдаг. Энд бол нэлээд олон газруудыг хөвчлөх, худалдах, актлах тухай ийм шийдвэр гардаг юм байна л да. Иргэдийн хурлын тэргүүлэгчдийн хурлын шийдвэр. Энэ дээр бас мөн энэ дээр юм байгаа. Манайтай холбоотой юм нь бол 6-ад нь биеийн тамир спортын газар гээд наадмын талбайгаас төв асар, хөлийн цэцгийн асар, сандал, торон хашаа төрөмөнхөд 5 сая төгрөгөөр худалдан орлуулах гэдэг одоо ийм иргэдийн хурлын тэргүүлэгчдийн шийдвэр гарсан. Ийм баримт байна. Тэгээд орон нутгийн өмчийн албаны даргын албан тоотгасан ингээд төрөмөгт худалдан 5 сая төгрөгөөр төрөмөгт худалдан орлуулах гэдэг ийм шийдвэр гарсан. Тэгээд би 5 сая төгрөгийг хаан банкны төв салбартаа гарч тушаасан баримт нэх. Ийм л процесс явагдаж наадмын толгойг аймгийн телевизийн удирдлагууд
шийдвэр гаргаад худалдсан. Надад худалдах ийм шийдвэр гарсан. Би бас энэнийг бол баярлж байгаа. Манай телевизийн удирдлагууд бол би бас өвчтэй зовлонтой хүүхэдтэй олон сар жилээр имжлэх шаардлагатай болсон. Тэгээд ингэж яваад өөрийн хүсэлтэд гаргах үед надад дэмжиж худалдсан. Тэгээд сая 5 сард тэр хуучин наадмын талбай суурлын дээр хүүхд залуучуудын парк байгуулахаар тендерт өнгөрсөн жил тендер аваад ажиллаа эхэлж амжаагүй тэр Дөртүүл компани гэдэг Дэгүсрэнгийн компани сандлуудын буулгаад 1 хоногийн дараа надад мэдгэсэн. Буулгаж эхлээд та энийг ордоо авахгүй бол амтын хүн авах нь шүү гэж буулгаад эхэлсэн. 1 хоногийн дараа надад мэдгэсэн. Тэгээд би хүмүүстэйг очиад ажиллагаа очиад тэндээс зармын зааж урлуулаад зармын гişнийш нь айл амтны хашаа оронтой тэгээ борлоос. Сандал асрууд тийм буулгасан тэрийг би авцсан байгаа. Хашааг нь одоо аваагүй байгаа. Би аавна. Ийм л учиртай юм. Төр засгийг 44 жил удирдсан Юмжаагийн Цэдэн бал дарга манай аймгийнх гэдгээр бид бахархдагч гэлээ энэ хүнтэй холбоотой түүхэн дурсгалт газар эд үлгийн зүйл ховор байдаг үлээ. Тэгвэл энэ агуу хүнтэй холбогдох түүхэн дурсгалт газрын нэг болох төрж өссөн газар болох Давс сумын Тун Мэндэ өвлжөөг нураасан хэрэг гарчээ. Төр засгийг 44 жил удирдсан Цэдэн бал даргын түүхийг өгүүлэх дурсгалт газар гэвэл Давс суманд байрлах Тун Мэндэ өвлжөө билээ. Цэдэн бал даргын наав минь асуусан хүн бүрт Тун Мэндэ гэж хариулдаг байсан учраас энэ өвлжөөний нэр үүсэлтэй. Тухайн дурсгалт газрын хувьд үүнийг аймаг орон нутагт байнга анхаарал авч сэргээн засварлаж байсан уламжлалтай байдсан байна. Анх Цэдэн бал даргын 60 насны хөөг тохиолдуулан Тун Мэндэ өвлжөөг жишг өвлжөө болгон тогтжуулж байсан бол энэ зах зээлийн шилжилтийн үеэр хэсэг бүлэг хүний гараар ороод алгуулжээ. Дараа нь 2007 онд тэр үеийн улсын хурлын гишүүн Эрдэнэ сургуулийн санаачилгаар тогтжуулан сумын засаг даргын тамийн газар төлөөлөг өгчээ. Харин одоо тус өвлжөө нийгэм малчны эзэмшилд орсон бөгөөд яаж орсон ч тодорхой бус. Үүний дээрэн байсан барилга байшин нуран заржээ. Бидний бахархан ярих дуртай маршал Цэдэн бал даргын өсөж өндийсэн өвлжөө халуун тонд нэг иймэрхүү дүр төрхтэй байна. Эндээс хайрлаж хүндэлдэг бахархдаг сэтгэл огтонч харагдахгүй байна. Энэ Цэдэн бал даргын төрсөн нутаг өссөн бүүс гэж харуулхад дэндүү ичмээр санаа зовдмоор байна. Суурин дээрэн гэр мүзэ байгуулад гадна дотныхынд гайхуулдаггүй юмаа гэхэд ядаж байгаа хэвээр нь хадгалж байхсан. Бид Давс сумын засаг даргаас дараах тодруулгыг авлаа. Тухайн өвлжөөг эзэмшиж байсан малчин тухайн байшинг зарсан сумын удирдлагуудын зүгээс цагдаад өгч шалгуулж байгаа гэлээ. Байна уу? Сайн байна уу та? Бацүх даргуу? Тийм ба. Улаангомсомоос MBC телевизээс ярьж байна. Нэг зүйлийг тодруулах гэсэн юм аа. Энэ Тун Мэндийн өвлжөөн дээр байсан байшингийн нураачихсан байна л да. Энэ хизээ яаж нураасан юм болоо? Энийг бас орон нутгийн хамгаалтанд авдгүй юм болоо гэдэг талаар бас асуух гэдэг юм л да. Энэ харин ингээд эзэмших хамгаалсан хүн нэрээ хүнээс зогссон юм байлаа. Тэгээд бид одоо тэргүй яагаад зогссон гэдэг байдлаар бид нэрч хөөсний нөхцөл уулзж байгаа тийм. Аа. Тэгэхээр энэ бидний тодорхой хариу өгөхгүй л яриа. Тэгээд одоо цагдамаар шалгуулж байгаа үү? Энэ бас түүхэн дурсгалт газар шүү дээ, тийм ээ? Тийм. Тэгэхээр танаас өнөө орнотын байдал юм байна тэгээд. Бүртгэл данс тэгээд одоо шалгуулж байгаа. За. Тэгэхээр сумын удирдлагуудын зүгээс ямар ч байсан арга хэмжээ авч байгаа юм байна, тийм ээ? За, баярлалаа. Харин Тун Мэндийн өвлжөөн дээрээс зарагдсан байшин сумын төвд очиод нэг иймэрхүү төрхөнд оржээ. Худалдаж авсан хүн сумын тамийн газрын нэрв сумын ардчилсан намын дарга оюун болт гэмэх хүн байдаг юм байна. Зөвхөн амны суус барих зорилгоор түүхэн дурсгалт газрыг хүндсэн гэхээр харамсалтай. Өвлжөөг энэ оны 4 сард буулгаж авсан гэдгийг сумын иргэд хэлж байна. Манай телевизийн зүгээс цагдаагийн газраас Давс сумаас Тун Мэндийн өвлжөөг нураасан талаар гомдол ирсэн эсхийг тодруулсан ч огт тийм гомдол ирээгүй гэдэг аль биесны хариулт өглөө. Тэгэхээр өвлжөөний байшин нурааж түүхэн дурсгалт газрыг балгас болгосон энэ үйлдэл ямар ч байсан хууль хяналтын байгууллагад очоогүй нь тодорхой боллоо. Яагаад засаг дарга цагдаад шалгуулж байгаа гэж худлаа хэлсэн ч асуулт өөрүүлдлээ. Энэ байшны яг ингээд зарагдаад үргэцэн байж болох ч Тун Мэндийн өвлжөөг аймаг орон нутагт мэдэлтэй авч түүхэн дурсгалт газрын адилаар засаж тогтжуулахгүй бол удахгүй балгас болж бал даргын талбайгаас өөр маршлын тухай дурсах газаргүй мартагдах нэ.
Өчигдөрөөс эхлэн улс орон даяар арилжааны банкуд Монгол банктай тохиролцсны хүрээнд 8% хүүтэй орон сууцны зээлийг олгож эхэлсэн билээ. Харин энэ ажил манай аймагт хэрхэн хэрэгжиж байгаа талаар тодруулга мэдээллийг бэлтгэлээ. Өчигдөрөөс эхлэн хэрэгжсэн орон сууцны 8% хүүтэй зээл манай аймагт ч гэсэн ажил хэрэг болоход бэлэн болжээ. Банкуудын өгсөн мэдээлэлээс өмнө зээл хүсэгч ямар материал бүрдүүлэх вэ гэдэг мэдээллийг та бүхэнд өгье. Засгийн газраас хэрэгжүүлж буй нэмэх хасах 8% хүүтэй зээлийг банкуд даваа гараас эхлэн олгоод байна. Энэ зээлд хамрагдахын тулд дараах бичиг баримтуудыг бүрдүүлэх шаардлагатай. Зээл хүсэгчтэй холбоотой бүрдүүлэх материал, үндсэн болон хамтран зээл хүсэгчийн иргэний үнэмлэхний нотариотоор гэрчлүүлсэн хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээ, оршин суугаа газрын засаг даргын тодорхойлолт, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны тодорхойлолт, худалдан авч буй орон сууцны өөрсдөө санхүүжүүлж байгаа их үүсвэрийг хэрхэн бүрдүүлсэн талаарх баримт нотолгоо, байр худалдан авах гэрээ, үйл хөдлөх хөрөнгийн лавлгаа, шин байр бол улсын комиссийн акт. Цалингийн орлоготой зээл хүсэгчид бол нийгмийн даатгалын хуулбар, албан тушаалын тэмдэглэлийн хамт хуулбарлах, байгууллагаас цалингийн тодорхойлолтын албан тушаал ажилласан жилийн хамт тодорхойлсон албан бичиг, хийснээрээ цалинждаг улирлын ажилтай тохиолдолд цалингийн тогтвортой байдлыг батлах баримт, нэмэгдэл хөлс, илүү хөлс, шагнал урамшууллыг нотлох баримт, хөдөлмөрийн болон бусад гэрээ, ажлын үнэмлэхний хуулбар, цалингийн картны дансны хуулах хэрэгтэй. Харин хуваараа бизнес эрхэлдэг зээл хүсэгч бол үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл холбогдох байгууллагын зөвшөөрөл холбогдох гэрээ, сүүлийн 1 жилийн болон татврын албан тодорхойлсон орлогын тайлан, бизнесийн үйл ажиллагааны орлого, зарлигын тооцоо, бараа материалын үлдэгдэл тайлан, хар дэвтэр, дансны хуулга, хуулийн этгээдтэй тохиолдолд аж ахуй нэгж байгууллагын улсын бүртгэлийн гэрчлэгээ холбогдох баримт материал, бизнесийн үйл ажиллагаа болон орлогоос хамаарах бусад шаардлагатай нэмэлт баримт бичгийг бүрдүүлнэ. Жишээ хамтран зээлдэгч, үндсэн зээлдэгчийн нэгэн адил материал бүрдүүлэх юм а. Хаан банкны зүгээс өчигдөрөөс эхлэн 8% хүүтэй зээлийг олгож эхэлсэн гэдгийг мэдэгдэж байна. Алс хязгаар бүс нэтгэхгүй энэ зээлийн хэрэгжит улс орон даяар хэрэгжихээр онцлогтой юм а. Мөн яг ийм хүн зээл авах ёстой гэсэн хатуу шаардлага байхгүй учраас хүмүүс чөлөөтэй хамрагдаж болно, илүү өргөн боломжийг нээсэн гэдгийг Хаан банкны хамт олон хэлж байна. За Монгол Улсын засгийн газраас орон сууцлах хөтөлбөр гэж хэрэгжиж байгаа. За энэ хөтөлбөрийн хүрээнд Монгол банк, Монголын ипотекийн корпорац, арилжааны банкуудын дунд гурвалсан гэрээ байгуулагдсан. Тэгээ өчигдрөөс эхлээд бүх ард иргэдэд бол энэ 8% хүүтэй зээлийг олгож эхэллээ. Тэгэхээр анх бол засгийн газраас 8 нэмэх хасах 1 гэжсэн тий. Тэгэхээр манай банкны хувьд бол 8%-аар нь олгохоор болж байгаа. Тэгээ энэ хөтөлбөрийн бол бас нэлээд хүмүүст боломж олгосон хөтөлбөр гэж ойлгож байна. Хуучин бол одоо орон сууцны корпорацийн зээл гэж байх үед бол жишээл төсвийн байгууллагад ажиллах хүмүүст өгье ч гэдэг юм уу те. Яг одоо энэ байшинг авах хүнд өгнө гэдэг ч юм уу ингээд шинэ баригдчихсан барилгууд дээр энэ зээлүүд олгогдчихсэн бол энэ удаагийн хөтөлбөрийн бас нэг боломж нь бол хуучин арилжааны банкнаас зээл авцсан байгаа хүмүүс тэр тухайн шаардлагуудыг хангаж байгаа тохиолдолд бага хүүтэй зээлээр шилжих боломжтой байгаа. 8% хүүтэй зээлээр шилжих боломжтой гэсэн үг. Тэгэхээр манай банкнаас хуучин өмнө одоо онуудад авсан зээлүүдийн хүүнүүд өөр шүү дээ. Зарим одоо боломжтой таатай нөхцөл бол 1% хүүтэй зээлүүд байгаа. Зарим тохиолдолд 1.5 таач зээлүүд байгаа. Тэгэхээр энэ зээлүүд бүгдээрээ 8% хүүтэй зээлж шилжих боломжтой. Жилийн 8% хүүтэй зээлж шилжих боломжтой гэсэн үг. Ер нь бол урьдчилгаа 30% төлөх гэсэн шаардлага байгаа. Гэхдээ урьдчилгаа одоо залуучууд ялангуяа одоо өөрсдийн амьдрал өхнүүлээд урьдчилгаа төлөх мөнгөө хоримтлуулж амжааг байгаа шүү дээ. Энэ хүмүүсээс урьдчилгаа төлөхгүйгээр авах боломжтой. Өөр завсрын барьцаа тий өөрийнхөө одоо хуучин орон сууцаа барьцаалаа тий тэгээд 100% авах боломжтой. Дээрээс нь бас залуучуудын орлого бас яг цалин одоо дөнгөж шинэ залуу хүмүүсийн чинь цалин бага байдаг шүү дээ. Цалин бас хүрэлцэхгүй тохиолдолд аав ээж нь ч юм уу ийм хүмүүсийн орлогыг давхар одоо ээж аав нь би энэ хүүхдэд туслая миний орлогыг бас тодорхой хэмжээгээр оруулаад тооцох гэх юм бол тэрийг тооцох боломжтой байна. Урд нь одоо 8-аас илүү хүүтэй өмнөөс хэрэгцсэн. Тэ 8-аас илүү хүүтэй зээл авчихсан харилцагч бол хүүгээ 8% руу бол буулгах боломжтой гэдэг. Тэ энэ бол бид нар хийгээ явж байгаа хамгийн гол нь сүүлийн 6 сарын хугацаанд зээлээ одоо сайн төлсөн энэ зээлийн түүхтэй харилцагч байна гэсэн юм шаардлага бол тавигдсан байна. За хэрвээ орлого нь ингээд хангалттай тохиолдолд өөр одоо давхар бас орон сууцны зээл авах юм боломж байна гэдэг энэ болж байгаа бас. Тэгэхээр заавал нэг байр гэхгүйгээр одоо 2 орон сууцны зээлтэй бас байж болно л гэсэн харилцагч. Тэгэхээр одоо манай юу бол банкны хувьд бол 8% та олгож эхэлж байгаа. Тэгэхээр өнөөдөр шинээр орон сууцны зээл 8% та авсан хүмүүс 20 жилийн турш 8% та гэсэн тогтмол хүүтэй. Өнөөдөр орон сууцныхаа зээлийг шилжүүлсэн хүмүүс бас тэр зээл төлөгдөж дуустал бас 8% та байх юм. Хуучин шилжиж байгаа хүмүүсүүд бол нэг юм байгаа. Одоо тэр хүн зээлээ төлөөд 40 сая төгрөгийн зээл авсан хүн тийм ээ. Зээлээ төлөөд 35 болцсон байл л да тий. Тэгээд 10 жилийн хугацаатай авсан хүн зээлээ одоо 3 жил төлөөд
7 жилийн хугацаатай болцсон бай тий. Тэгэх юм бол 7 жилийн хугацаанд 35 сая төгрөгөөр нь нэгсэндээ байгаа үлдэгдэлд нь үлдэж байгаа хугацаанд нь юуг нь хүүгийг өөрчилж өгөх юм. Тэгэхээр тэр төлбөр авсан явчихна гэсэн үг байхгүй юу? Түүнээс нөгөө хүнийг одоо тэр 35 сая төгрөгийг одоо ахаа 20 жилээр сонгохгүй гэсэн үг. Дараа нь 7. Тэр шилжиж байгаа зээлийн хувьд бол нэг тийм байгаа. Өшөө энэ бас нэг би айгүй их боломж олгоод байгаа хөтөлбөр гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр өөр нэг юм юу гэхээр тэр хүний орлого одоо боломжтой байх юм бол жишээл 2 байр авч Увс аймагт нэг байр авлаа тий. Улаанбаатар хотод нэг хүүхдтэй байр авлаа гэдэг нь тэгж болно гэсэн үг. 2 зээлтэй байж олно гэсэн үг. Тэгээ манайхаас бас нэг одоо энэ манай аймагт бол нэлээд олон орон сууцны зээлүүд орон сууцуд бий болоод шүү дээ. Одоо олон орон сууц баригдаж байгаа. Тэр орон сууцуд яаж хамрагдах вэ гэхээр тэр барилгууд хэрвээ 80% гүйцэтгэлтэй шууд орж байгаа юм. Тэгэхээр одоо манайд бол одоо харахаа арай 80% хүрээгүй байна л да тий барилгууд. Тэгэхээр яах вэ гэхээр манайх арилжааныхаа зээлээр өөрөө банкны манай бүтээгдэхүүн байгаа шүү дээ. Тэр бүтээгдэхүүнээрээ бид нар энэ одоо хиний бундагийн бариад байгаа. Тэгээд өшөө энэ төрийн албан хаагчдын 16 эднэрт өгчих юм. Тэгээд 6 сарын дараагаар нөгөө зээл маань одоо энэ байшин 6 сарын дараа ашиглалтанд орчин улсын комисс хүлээгээд авчин үйл хөдлөх хөрөнгөний иргэж гарч штэ тий. Тэр тохиолдолд 6 сарын дараа энэ зээл энэ хөтөлбөрийн зээлээр шилжих боломжтой. Тэгэхээр энэ бол аюулгүй боломжууд бас бий болоод байгаа. Тэгээд нэг их яарч таараа тий. Ерөөсөө л өнөө маргаашгүй авчих юм бол авахгүй бол ингээ их үзэрн дуусна ч гэдэг юм уу. Ийм бол харьцангуй гайгүй байгаа гэж ойлгож байна. Нийтдээ бол арилжааны банкуд 900 тэрбум төгрөгийн их усэр хойрлж өгсөн байлээ. Тэгээ манай одоо хаан банкны системийн хэмжээгээр 177 тэрбум байдаг. Одоо Монголын хэмжээний хамгийн их одоо өндөр зээлтэй гэхэд. Тэгэхээр бид нар 177 тэрбум төгрөгийн хуучин манахс авцсан зээлүүдээ бүгдээрийг нь хөрвүүлэх боломжтой гэсэн. Тэгэхээр заавалжгүй одоо бүгд хөрвөх ёстой гэсэн үг биш. Тэр хүн манай банкнаас тавьж байгаа шаардлагыг биелүүлж чадчихвэл хөрвөх байхгүй юу? Тэр л хөрвүүлж шилжих боломжтой. Магадгүй сахилгын автоматтай тий зээлийн хугацаа төрөлтөн төр байсан бол боломжгүй байхгүй. Тэгэхээр бас нэг юм боломж байгаа. Одоо жишээл урдталт нь ингээд сүүлийн 6 сарын түүхийг аваад үзсэн чинь тэр нөхөр ингээд 6 бас ингээд 1 хоногоор 2 хоногоор хугацаа төрүүлсэн тохиолдол байна шүү тий. Тэгэх юм бол тэр хүн одоо өнөөдөр яг бид нар 1 хоногоор бити хугацаа төрүүлээ гэд макуд шаардлага тавьж байгаа шүү дээ. Тэгэхээр шилжихгүй бол боломжгүй байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хүн одоо ахаад 6 сарыг сайн хугацаа цаг хугацаанд зээлийг төлөөд явах юм бол 6 сарын дараа тэр зээл ахаа шилжих боломжтой байхгүй. Тэгэхээр иймэрхүү байдлаар бас нэлээд их боломж олгосон юм хөтөлбөр хэрэгжиж байна гэж ойлгож байна. Мөн хас банк ч гэсэн энэ зээлийг Монгол банкнаас баталсан журмын дагуу олгож эхэлсэн гэдгээ мэдэгдэж байна. Та бүхэн аль банкнаас зээл авахаа сонгоод 8% хүүтэй орон сууцны зээлд хамрагдах боломж Увс аймагт бүрджээ. Манай банкны хувьд муу ялгаагүй. Одоо 8% хүүтэй зээл нь яг бүх банкудад адилхан нөхцөлтэй явагдаж байгаа. Одоо худалдааж байгаа байрныхаа 30%-ийг төлсөн байх хэвээр 20 жилийн хугацаатай хөөмөн жилийн 8% хүүтэй. За тэгээд тухайн жилийн инфляцаас хамаарат одоо нэмэх хасахны хөө нэмэх юм уу эсвэл буурах боломжтой гэсэн яг бүх банкудыг ижлэх нь одоо Монгол банкнаас батлаж гаргаж өгсөн зааврын дагуу журмын дагуу бид нар зээл болгоно. За яг энэ зээл болгохтой холбоотой бид нар шинэ одоо орон сууц судалж авч байгаа хүмүүс зээл олохоос гадна одоо өөрийн банкн дээр одоо зээл авцсан орон сууцны зээл авцсан харилцагч нарыг одоо тэр тухайн батлагдсан журмын дагуу нөхцөл шаардлага хангаж байгаа бол одоо 8% зээлрүү шилжүүлэх тийм ажлыг хийж байна. Тэгээд ер нь бол өчигдрөөс эхлээд журам заавар нэрсэн бид нар одоо сонирхож байгаа иргэдэд одоо зээл болгож үйлчлэгээ үзүүлнэ. Хэсэг реклам сурталчилгааны дараа мэдээллийн хөтөлбөрөөр үргэлжлүүлээ хүл авч ирсэн үү?